Энэхэн биетээсэн ижээ авдаас сүсэлэн залбирав. Энэхэн нүдгээр минь үлээсэн эцэг өвөлтөө дээхэн залбирав. Амглан уршгүй бүтээж байгаа амраг хандаа сүсэлэн мөргөв. Аз жаргалыг минь бүтээн байгаа алдраа үстэй эргэлэн жаргал мөргөв. За баярлалаа. За энэ өөрөө бидний өвгдээсэн маань өвдөөсөн асар гайхалтай өнөө өв соёлын нэг хэсэг буюу дуун засал явагдаж байгаа гэсэн. Та хэд маань бясалгалыг яах гэж хийгээд байв гэвэл өөртөө байгаа сөрөг эрчмийг засахын тулд хийгээд байгаа. Тэгвэл саяны уртын дуу юу гэхлээрэ оюун санааг чинь тэгшлэх тийм засалтай гэрч долгоо явсан гэсэн. За, дуу өөрөө засал юм байна. Биелгээ өөрөө засал юм байна. За, дараагийнх нь буюу морио ураа тийм ээ. За, морио урыг хальт бүгдээрээ сонсоод би та хэдэг бас яаж байгаа болов уу гэж санаа зовж байгаа. Яаж вэ? Гомдсон бол хин нэгэнд тунсан бол хин нүгнийг одоо үзээ ядсан бол тэр бүх зүйлээ бас гээр хэрэгтэй. Тэгжээж яах нь өөрийгөө олох нөгөө бясалгал хийх алхам маань ярьж байгаа гэсэн. Угаасаа анхны энэ зүйл бол маш хэцүү байдаг. Төвлөрч чадахгүй, мэдэрч чадахгүй, ойлгож байгаа зүгээр. Яг өөрийнхөө мэдрэмжийг авах хэрэгтэй. Гар бүлөө хөдөлмөр нөө яамаар байна. Энд дээр нөгөө сэтгэл өөрөө хандрах ёстой үйлдэл байгаа байхгүй.
гэдэг юм зүйл аа. Нөгөө ярьсан зүйлтэй мань мэдрэгдэж байна уу? Ойролцоо юм шиг байна гэж санагдаж байна уу? За тэгвэл энэ дээр ганцхан бичвэрийг үзье. Нөө босоод бичих маань тийм ээ. Цагаан саасан дээр хар бэхэн бичгийн тод цэвхэн гүйлгэн бичиг сэнгэг усны жирэлцэн усах ундрагнэтэй. Бэхний гүн харанх үед ухааны отод гэрэлтэх тэр үед биер болоод бэхэн маш нандин зүйл болж хувирдаа. Уран бичлэг нь хүний дотоод сэтгэлд буй хөрөг билээ. За. Өнөөх яах нь? Угууржин бичиг буюу босоо бичих маань бидний дотоод сэтгэл байгаа хөрөг гэж байна. Тэгэхээр яг ингээд бүгдээрээ дотоод оршихуйтай холбогдоод байна тийм ээ. За тэгэхээр одоо энэ ардаар бүгдээрээ нэг жинхнээсээ нэг та хэдийг хүссэн бяцлагыг хэдхэн минут хийх вэ? Тэгэх үү? Таад мань яг тийг суухыг хүсээд байсан шүү дээ. За 963 гэдэг буюу 963. Энэ болохоор герцийн маш өндөр давтамжтай таны дотоод оршихуйг сэрэх нотнуудын давтамж байгаа шүү. За бүгдээрээ өөрт тухтай байдлаар сууцгаая. Өөртөө тухтай байдлаар сууя. За хамгийн эхлээс нь бүгдээрээ амьсгалын дасгал буюу амьсгалаа зөв авч ийн үү үгүй юу гэдгээ үзье. За амьсгалаа нэг аваад үзтээ. Эц чи яаж бөмбөж гэнэ үү? За бөмбөж аваад зөв шүү. Гэхдээ цаашаа орж байгаа та буруу амьсгал авч байгаа гэсэн үг шүү. За уушгаараа амьсгал авлаа. Өөр ч гэсэндээ зөв буруу амьсгалыг бүгдээр авах. Бүгдээрээ үнтэй амьсгал. За хүний мотор гэдэг бол тийм ээ хорвоо ертөнцөөс энергийг татах хүчтэй бидний бэлэг тэмдэг байж байгаа. Тэгэхээр гарын алгаа бүгдээрээ дээш нь харуулаарай. Өвдгөн дээрээ тавьж болно. За бүгдээрээ сайхан гүнзгий амьсгаа авъя. За бүх анхаарлаа хоёр хөмсгөний гол буюу мэлмийн хүрдэн дээрээ аваач бүгдээрээ. Таны анхаарал зөвхөн хөмсгөний гол төвөрөх болно. Миний хараад тунгалаг байна. Миний ертөнцийг үзэх үзэл тунгалаг сайхан байна гэсэн төсөөлтөөр бусдыг би үзэн янзан харцгүй байна. Бусдыг би хайр инэрлээр харж байна гэсэн харцаар өөрийгөө хайрлан мэлмийн хүрдэн дээрээ төвлөрцгөөе. Дотоод сэтгэлийн хүчээр дотоод сэтгэлийнхаа хайраар мэлмийгээ хайрлцгаая. За тайвнаар амьсгалаа авч амьсгалаа гаргая. Би зөвхөн дэлхийн ээждээр оршин байгаа цор ганц оршихуй. Надаас өөр үнцэнтэй зүйл үгүй билээ. Би өөрийгөө хайрлж байж, нандинж байж, бусдыг хайр инэрлээр тэтгэх билээ. За бүх хайраа мэлмийн хүрдэн дээрээ төвлөрүүлье. Зугуухан өөрийн анхаарлыг доошлуулъя. Хамрын үзүүр дээр авчръя. Хорвоо ертөнцийн үнэр ямар тансаг юм бэ? Их дэлхий ямар тансаг үнэртэй юм бэ? Энэ сайхан бүхнийг мэдрүүлж байгаа. Өөрийнхөө бие цогцос өөрийнхөө оршин байгааг талархъя.
Зөвхөн өөрийнхөө л оршихуйг бодоорой. За анхаарал доошоо явлаа. Зүрхэн хоолой хүрдэн дээрээ анхаарлаа авчрая. За төвхний хэсэг дээр анхаарлаа төвлөрүүлээ. Сарвал тунгалаг хоолоогоор уянгалаг сайхан дуулж байна. За амгалан гэрчин амьсгалан аваад амьсгалан гаргая. Дэлхийн ертөнцөөс хураасан сам шиг буюу эрг энергийг хоёр алгандаа нийлүүлэн давхарлан барья. Алгаа давхарлаа. Дээрээс нь доош нь давхарлая. За давхарсан хэмээрээ ирчмээ зүрхэн дээрээ тавья. За зүрхээ хайрлая. Бүх орчлын ертөнцийг тээж намайг ууртай, уцаартай, бүхэл зан аран шиг минь твчин, бүх зүйлээрээ твчин тэтгэж байдаг талархан зүрхээ хайрлая. Доошоо явъя. Хүйсэн дээрээ гараа аваачаа. За 5 цул ирэхэд минь эмгэг байгаа бол илаарших болтугай. Таны энергиээс илүү, таны энергийн хүчнээс илүү хүчтэй зүйл үгүй билээ. Өөрөө өөрийнхөө энергээр өөрөө өөрийгөө тэтгэн хайрлая. Өөрийгөө хайрлаж зөөлнөөр амьсгалъя. Амьсгаагаа зөөлөн гаргаарай. За энэ чигээрээ өөрийнхөө мэдэрсэн энергээ доошлуулж сав ертөнц дээрээ байрлуулъя. Амьсгалаа авъя, амьсгалаа гаргая. За хоёр гараа дээш нь явуулж тэргүүнийхээ орой дээр давхарлан тавья. Дэлхийн ертөнцөөс ирж байгаа энергийг өөртөө уусган шингээж байна гэж төсөөлөн аажмаар амьсгаагаа авч амьсгаагаа гаргая. За энэхүү үйлдэлийг 9 удаагийн давтамжтайгаар амьсгалаа гаргаж авъя. Хажууг нь нүдэ нээхгүйгээр дээшээ босъё. Нүдэ нээхгүйгээр хажууг нь дээшээ босъё. За авсан энерги хуруунуудынхаа завсар гурвалжин хэлбэрт оруулаад төгжээ бүгдээрээ. За энийг урдаа барьж шүү манайхаа. За гурвалжин хэлбэрт оруулаад саяны өөрөөсөө авсан энерги төгжээ. За төгсөн энерги баталгаажуулж бүгдээрээ яах вэ? Дуудлагыг дуудъя. Гэдэг маань та бүхэн маань майны их шиг гэж битгий бодоорой. Энэ бол бүх үйлийг тэгшиж байгаа зүйл шүү. За гэрцэн давтамжтайгаар бүгдээрээ хэлье. За зэрэг бүгдээрээ эрүүгээрээ маш сайн хэлье шүү.
гарна. За ямар байсан? Гэдэг энэ нөгөөд нэг гэрс болохоор яах вэ гэхээр бүх шашинд байдаг зүйл. Бид нар гэдэг зүйл дээр бүх майны шиг хураагддаг гэдгийг ярьдагтай адилхан бүх зүйл дээр байдаг. Гэрсийг ингээд тэгэхээр энэ ингээд нөө давхамжууд тарих толгоонд ингээд гэнгүүт ингээд сонин мэдрэмж төрж байгаа. Та хэд маань яах нь энийг ингээд хийгээ бясалгалаад авахаар нөгөө таны хэлсэн шиг тасрах чи гарч ирж байгаа байхгүй. Одоо таад гэхээр айгу богинохон хэлж байгаа. Гэс дуусчаад байгаа. Тэгэхээр бид хэд яах нь амьсгалын тасгалыг айгу сайн зөв хийж эхлэх. Гэт ингээ амьсгал авсан бол 8 тоод дээр ингээ 9 тоод багаар гаргаж сурах хэрэгтэй байна. Ингээд ирэхээр таны амьсгал зөв болж ирэх чинь. Амьсгал гэдэг чинь ерөөсөө бид нар ингээ гэд амьсгалж байгаа хэрэг биш. Өөрийнхөө амийг тэтгэж байгаа байхгүй юу? Ам эс гал гэд явчихна гэсэн. За тэгэхээр яг нь үндэ энэ хорвоо дээр нэг л хүн чам хамгаас ирүү ойр атлаа хамгаас дотн атлаа байнга санаж явдаг гэрнэ хамгийн амархан мартчихдаг. Тэр хүн бол та өөр ахна шүү дээ. Чи өөр. Станер ингээ ирүүл хоолноо гэжсэн нь байхгүй тийм. Дасгал хөдөлгөөн хийнэ гэжсэн нь байхгүй болчих. Тэгэхээр өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө бөөцөлөөрэй. Одоо манайха хаанч бяцлагаас сурсан тийм үү? Ерөөс хамгийн ойрхон хойдооч ойрхон зүйл бол бяцлахад ахна шүү дээ. Нэг хэсэгтээ та хэд ингээ намайг санаад удаа нэг компьютер дээр өгөөч юм шиг. Манайхаа шидээрээ. За тэгээд дадал болгож суртлаа тийм ээ. Тэгвэл оролдох хэрэгтэй ахна. Өөрийн болоход дахиад хичээл зүтгэх хэрэгтэй. За хэрвээ бусдтай заа гэх юм бол өөрийгөө умардлаа зүтгэх хэрэгтэй. Таад маань магадгүй бусдад заах шиг зөвхөн дадал болгоод хэрэгжүүлж. Монголчууд яа нэг юм хийхээр 21 тоод хэлдэг бай. Дадал болохын тулд шүү дээ. Одоо тэр 21 тоодын чинь дэлхийн хэмжээнд нэг юм ингээ 21 давчгаар энэ хүний оюун ухаан сууд юм байна гэдгийг нотлоод байгаа байхгүй юу? Гэтэл манай дээр үесэл 21 өдөр хийгээрэй гэдэг. Нөгөө тан уухад хүртэлтэй. За 21 хоног тан барьчаарай гэдэг. Энд чинь ийм учиртай. Магадгүй тэр 100% та хэд хийхгүй ба. Гэхдээ яах нь багаар татлуулгаарай. Тэгээд та бол тийм ээ энэ хороо ертөнцийн дээр мандж байгаа нар байх нь. Гэр бүлийнхаа нар нь байх нь байна, найз төдийнхаа нар нь байх нь. Та өөрийнхөө нар байх нь. Наргүй бол хороо ертөнц зотгохгүй тийм ээ. Тэгэхээр ийм гайхалтай нарнууд сугалсанд баяртай байна. Ингээ та бүхэндээ амжилт хүсье. Хорон бүрийг ингээ өөртөө зориулсан цаг хугацаа гэдэг бол та өөрийгөө хайрсан нэг илэрхийлэл байлаа гэх. Тэгээ энэ бүхэн үйл ажиллагаа зохион байгуулсан танай хамт олонд бас баяр хүргье. За би таад яраад ингээд айгүй хурдан ийчлээ шүү. Яа гэдэг нь спортын цаг хугацаатай гिचгээс би өөрөө бас танилцж юу. Тэгээд нөгөө тэмцээний гिचг юм бол энд нэг сигнал авч байгаа ерөөсөө яахгүй шүү. За баярлалаа.